гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. Амьдрал үнэхээр сайхан. Тэгээд манай дэлхий бүр илүү үзэсгэлэн төгөлдөр сайхан болж байна. За, та өнөөдрийнхөө би бичлэгээр бол маш чухал бас сайхан гоё зүйлийн талаар танартайгаа хуваалцах гэж байна. Сүүлийн угаасаа би нэг өмнөх бичлэгээр дээр хэлсэн. Шинэ сар гарсан. За, тэгээ нар хэртэл болсон өдөр бол бясалгал хийж аваад болоод би өөрийнхөө курс сургалтыг тэгээд энэ би ганцаарчилсан энэ сессия энийг бол монгол хэл дээр монгол хүмүүсүүдтэй зааж хэлэх хэрэгтэй гэсэн мессежийг бол дээд биес авсан. За тэг өнөөдөр өглөөс ирээд би бүр өрөөсөө миний дээд би ерөөсөө намайг тайван байлгаагүй ерөөсөө маш их бодлуудаар бөмбөгдөөд ерөөсөө энэ бичлэгээ хий, энэ сургалтуудаа явуул. За угаасаа тэгээд бас хүмүүсүүд ч гэсэн цаанаас ингээд бүрөөсөө бичээд ингээд ерөөсөө угаасаа ингээд энэ цаг нь эхэлсэн болцсон байгаа гэдгийг тохиог надад ерөөсөө өгöd байгаа болохоор би энэ бичлэгээ одоо энэ курсээ эхлүүлэхгүй бол ерөөсөө болохгүй байна. За тэгээд би курсаа болвол We are leaders гэдэг нэрийг өгье гэж бодож байгаа. Би энэ курсүүдээр ирээдүйн лидерүүдийг бүтээе гэж бодож байна. Яа тэгвэл одоо бид нар ингээд шинэ дэлхий 5D руу бол орж байгаа. Орцсон. Зарим хүмүүсүүд бол орцсон. Цөөн хэмжээний тоотгоор одоохонд бол орцсон байгаа. За тэгээд дараагийн шатнуудтай бол ингээд сүнснүүд улам их орох болно. Дараагийн жилүүдэд энэ процессууд бол маш их идэвхжиж байгаа. Энэ одоо цаг хугацаанд өөрчлөлт ороод маш их одоо энергинд өөрчлөлт ороод бол маш их зүйлүүд ингээд маш хурдан хугацаанд өрнөж байна. Бид нар одоо мэдрэмтгий хүмүүс бол мэдэрч байгаа ах. Маш их зүйлүүд одоо өрнөж байна, болж байна манай дэлхийд. Тэгээд 5D ертөнцид бол шин дэлхийг бол хэн бүтээхийг гэх юм бол бид нар л бүтээнэ. Тийм ээ, бид нар бол ингээд нэг одоо хуучин систем бол одоо 3D-ийн систем бол одоо унжаа. Бид нар шин дэлхий рүү орж байна. 5D-д бүх зүйлүүд шин системийг бид нар бүтээх хэрэгтэй байгаа. Үнэхээр хүн төрөлхтөнд ашигтай. Тийм ээ. 3D-д бол байгаа тэр систем, за улс төрийн систем, шашны систем, финансийн систем, тийм ээ. Санхүүгийн систем. За тэгээд угаасаа янз бүрийн институт эднэр бол министрүүд одоо янз бүрийн яамууд энэ том систем энэ улс төрчид энэ улс төрийн уг нь засгийн газруудын үйл ажиллагаа бол хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх тийм хүн төрөлхтөнд үйлчлэх гэж уг нь би болсон ч биш л те угаасаа цаанаас маш том зорилготойгоор бол энэ системийг бол бүтээсэн. Тэгээд хүмүүс хүн төрөлхтөнд тайлбарлахтаа бол бид нар хүн төрөлхтний амьдралыг бол хөнгөвчлөх гэж бид нар ингээд байж байна тийм ээ. Хууль дүрмийг гаргаж гин энэ янз бүрийн басан болоогүй одоо энэ бичиг баримтуудыг гаргаж гин тийм ээ. Иргэний үнэмлэх гээл одоо энэ регистрийн дугаар гээл те. За тэгэл гадаад пассворд гээл визүүд янз бүрийн визүүд тийм ээ. Тэгээд жолооны үнэмлэх гээл бүх зүйлүүдийг диплом гээл те. Бүх зүйлүүдийг ингээд ийм зүйлүүдгүй бол ерөөсөө энэ 3D-ийн хэмжээст ерөөсөө ажиллаж амьдрахад бол боломжгүй тийм ээ. Энэ бүх зүйлүүд бол угаасаа гол том зорилго нь бол хүн төрөлхтнийг хянах, хүн төрөлхтний амьдралыг хязгаарлах, боолчлолын хэмжээнд барих тийм ээ. Хүснээ хийж хүссэн газараа амьдрах боломжийг олгохгүй. Тэр эрхчлөөг олохгүй бүх зүйлүүдээр хязгаарлаж байгаа байхгүй тийм ээ. Хүн ингээл нэг гой өөр газар амьдрах гал явах гал тэнгүүт нь тий гадаад пассворд аам уу? Виз ч маам уу? Байхгүй бол чи явж чадчих болохгүй. Хил хязгаарыг тогтоогоо улс орнуудад тий. 5D хэмжээс энэ бүх өөрчлөлт болно. Хүн болгон эрхчлөөтэй болно. Хүссэн газар амьдрах, хүснээ хийж тийм ээ. Эрүүлийн аз жаргал амар амгалангаар утга учиртай амьдрах болно. За тийм болохоор энэ том системийг бол бид нар 5D хэмжээст бол бүтэн шинээр бүтээх хэрэгтэй байна.
Тэгээд угаасаа тэгээд сүүлд нь бүр 5D хэмжээс бүр манай дэлхийн ороод бүр удаан хугацааны дараа бол энэ бүх зүйлүүд хэрэггүй болно. Хүмүүс зүгээр яг энэ гоё байгалийн хуулиараа бие бинийгээ хүндлээд хайрлаад ямар ч тэр муу мухай зүйлүүд шудраг бус зүйлүүд байхгүй болохоор ямар ч тэр хууль тогтоомж улс төрчнөр тэ энэ институтууд ерөөс хэрэггүй болчихно. За тэр хэмжээнд орох хүртэл болоод бид нар шинэ дэлхийг барилцах, бүтээлцэх шинэ лидерүүд байгаа даа. Тэгээд энэ лидерүүдийг бүтээхэд би бас бие оролцъё гэж бодож байна. Тэгээд тийм болохоор тийм хүмүүсүүд бол миний курст ирнэ гэж би бол итгэж байгаа. Угаасаа тэр сүнснүүдийг бол миний сүнснүүд бол над руу татагдаж угаасаа ирнэ. Тэгээд курсаараа би бол 3 үе шаттайгаар бол зохион байгуулъя гэж бодож байгаа. Эхний үе шатт нь би болохоор хүмүүсийг хүн яг өөрийгөө ойлгох, өөртөөгөө ойртох, сүнстэйгээ холбогдоход бол маш олон ажлуудыг маш олон түвшинд нь мэдэж авч эхлээд тэр мэдлэгийг олж аваад дараа нь тэр мэдлгүүдээ өөрөөрөө хэрэгжүүлээд ажил хэрэг болгож иж үнэхээр энэ бүх зүйлүүдээс өөрийгөө чөлөөлөөд эрх чөлөө аз жаргал бүр сүнстэйгээ ингээ холбогдоод ингээд өөрийнхөө сүнснийхээ зорилгыг хэрэгжүүлээд явдаг ба. Тэгээ тэр мэдлэгийг бол би сүүлийн төрсэн цагаас л хойш энэ мэдлэгийг хоримтлуулж ирсэн. Би ингээд айгүй ажигч хүүхдээсэн, маш ухаалаг хүүхдээсэн. Юм болгоныг би яагаад гэдэг асуултуудыг тавьдаг. Яагаад хүмүүс юм бэ? Тэгээ тэрнийхээ асуултын хариултыг би хайсаар ирсэн. Тэгээд мэдхийг хүсэж байсан хариултуудаа бол олж авсан. Тэгээ энэ талаарч гэсэн би ном гаргасан. Тэгээд цаг нэрхээр миний ном бас өөр олон хэлүүдээр хэвлэгдэж гарч дэлхийд даяар хүн төрөлхтнээс сэрэх үйл ажиллагаанд бас гар бие оролцох болно. Тэгээ тэр ном маань ч гэсэн бас цаг нэрхээр монгол хэл дээр бас хэвлэгдэж гарна. За тэрэн дээр би бол маш чухал тэр мэдээллүүдийг бол ганцхан номон дээр ер нь бол бичсэн байгаа да. Ер нь бол би энэ салбарыг сонирхдаг тэгээ маш олон номнуудыг одоо тэр менторууд одоо тийм спикерүүдийг бол маш их сонсож туршлага хоримтлуулж ирсэн. Тэгээд ганц номон дээр бол тэр олон мэдлэгийг бол бичсэн номнууд маш ховор байгаад байдаг. Одоо энийг мэддэг хүмүүсүүд нь өөрийнхөө мэдлгүүдийг ингээд 4-5 ном болгож гаргах тий ашиг сонирхол олохын тулд ингээд яг чухал мэдээллийн 2-3 мэдлэгийг нэг номоор дамжуулдаг. За дараагийн номд дараагийн 2-3 мэдлэгийг хуваалцдаг гэдэг. Одоо тийм PR менежмент яваад байдаг. Тэгээд миний бол тийм зорилго бол үнэхээр хүмүүст үнэн шудраг үн цэнтэй мэдлэгийг тарах. Тийм болохоор миний тийм мөрөөдөл байсан. Нэг ном дээр ингээд бүр ингээд хүн болгоны мэдэх ёстой, хүн болгоны өөр дөрөө ажиллах ёстой тэр мэдлэгийг гоё ганц номороо тий дамжуулаад хүрэхин сан 100 ном, 1000 ном уншиж тий тэгээд дараагийн 10 жилийг одоо янз болсон болоогүй курс, гүрүү тий курсүүдэд явж ингээд цаг мөнгө, энерги алдаах шаардлагагүйгээр үнэхээр цаг нь болоод бэлэн болцсон өөртөө ажиллах сонирхолтой болцсон тэр үнэтэй нүүр тулгарах тэр зориг сэрчгсэн тийм ээ хүмүүс бол ингээд яг хэрэгтэй мэдээллийг авах юм бол тэд нар угаасаа шууд ингээд тэр мэдлгүүдийг амьдрал дээр ажил хэрэг болгоод өөр өөр дээр ажиллаж эхэлнэ. Тэр номыг би бүтээхийг хүссэн. Тэгээ тэр номоо би бүтээсэн. Одоо 2 дахь ном дээр ажиллаж байгаа. 2 дахь ном бол дараагийн төвшний жоохон гүнзгий төвшний ном гарч ирэх болно. Тэгээ миний ном угаасаа Posh Filter зарагдаад дээр дууссан байгаа. Тэгээд хүмүүсд асуугаад идэв дараа ингээд дараагийн хэвлэлт хизээ гарах вэ гэдэг. Тэгээд тэр цаг нь бол цаг нь болохоор гарч ирнэ. Би одоохонд бол номоо хэвлэхгүй. Яа тэгэл цаг нь болохоор бол маш том одоо маркетинг сурчлагаа явуулаад маш олон тоогоор хэвлэж хүмүүст хүргэнэ. Ойрын хугацаанд хэдхэн мянган ингээд ч юм уу те хэдэн 100 хэдэн мянган хувиар ингээд цувруулаад байхгүй. Цаг нь ирэхээр угаасаа тэгж ирнэ. Тэгээд аль улсад аль хэлээр гол нь бүүн болж гарах нь бол тэгээд тодорхой чухал цаг хугацаанд ил болоод угаасаа ажил хэрэг болоод гарна. За тэгээд тийм болохоор би курсээр бол хүмүүсэд энэ хүн болгоны мэдчих ёстой энэ чухал зүйлүүдийг нь бол дамжуулж хэлж хүмүүсүүдэд энэ үн цэнтэй мэдлэгийг тарааж зааж өгнө.
Хүн өөрийгөө ойлгоод өөртөө холбогдсон үед л хүний амьдрал утга учиртай болно. Бид нар чинь утга учиртай амьдрах гэж л ирсэн. Хүн утга учиртай амьдраад ирэхээр хүн ирүүлжиж эхэлдэг. Хүн илүү аз жаргалтай болж эхэлдэг. Хүн бас тэр чинийгээрээ амжилт эд баялаг өөртөө татаж эхэлдэг ба. Шудраг замаар өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийгээд өөрийнхөө энэ амьдралд ирсэн авьяас чадвараа нээгээд тэрийг хөгжүүлээд тэрийг ажил хэрэг болгоод тэр шудраг замаар орж ирсэн мөнгө хүнд аз жаргал, сэтгэлийн амар тайван байдал, утга учиртай амьдралыг жинхэнэ утга учиртай амьдрал болоод хүнийг жинхэнэ аз жаргалыг биднэрт өгдөг ба. Тэгээ энийг бол сургуульд бол заадаггүй. Шал хэрэггүй юмдаар хүүхдүүдийн тархиудыг угаачдаг. За энэ талаар бол тэгээ дараагийн бичлэгүүдээр бол дэлгэрүүлчих ярина. Тийм болохоор би бас ирээдүйд бол энэ сургалтын системийг өөрчилнө. Сургуулиудыг үнэхээр жинхэнэ бурхтуудыг бэлддэг гоё сургуулийг ирээдүйд нээх болно. Яг ийм мишнтэй ирсэн хүмүүсүүдтэй бүгдээрээ холбогдож жагаад энэ зорилгоо нэгтгэж жагаад энерги нэгтгэж жагаад энэ системийг өөрчилнө. За энэ системийн сургалтын систем бол маш чухал зүйл байгаа. Тэгээд энэ системийн ард байдаг биетүүд хүн биш, биетүүд зогсдог. Биетүүд бол мэдж байгаа болохоор ингээд маш хүмүүсийн програм энэ сургалтын боловсролын системд бол маш том манипуляц хийсэн болохоор хүн төрөлхтөө ингээд өдийг хүртэл ингээд маш хэрэггүй зүйл, маш их олон цагийг энерги алдсан байгаад тэр тусмаа маш их зүйлийг хэрэггүй зүйлийг сурах тусам хүн бүр төөрөгдөлд автагдаад ингээд бүр хоосон мэдрэмжийг мэдрээд аз жаргалгүй болдог. Тэгээ энийг бол өөрчлөх цаг угаасаа болцсон. Тэгээ угаасаа өөрчлөгдөх цагдаа өөрчлөгдөн. Энэ сургууль гарч ирэх хэвээр цагдаа гарч ирэх болно. Гарч ирэх хэвээр газраас эхлээд гарч ирнэ. Тэгээ тийм болохоор энэ группээ эхэндээ би бол уг нь бол би пош хүмүүсүүдтэй ганцаарчлсан сургалтыг хийж явуулдаг. Тэгээд хүмүүсүүдтэй илүү их сонголт боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд хүн болгоны одоо байдал янз бүр байгаа. Ялангуяа бас санхүүгийн байдал тийм ээ. Тэгээд за ганц санхүү биш. Тэгээд зарим хүмүүсүүдийн бас характер бас өөр гадаг штэ. Зарим хүмүүсүүд чинь ингээ группээр их ажиллахлаар тийм ээ. Илүү их зүйлүүдийг ойлгож авдаг, сурдаг, илүү их идэвхтэй ажилдаг. Байхад зарим хүмүүсүүд бол ингээд ганцаарчлсан сургалтанд тийм ээ. Эн чинь бодвол хүний нөгөө интроверт гэнэ үү, экстроверт байна уу гэдэг энэ онцлогтой холбоотой байгаа. Тэгээд тийм болохоор хүмүүст ингээд боломжийг олгоод үнэхээр ганцаарчлсан сургалтыг авах сонирхолтой байгаа хүмүүсүүд байгаа бол бас ганцаарчлсан сургалтыг авч болно. За үнэхээр тэгээд одоохондоо ингээд санхүүгийн боломж муутай байгаа ч юм уу те. За эсвэл зүгээр группт хамтарч ингээд гоё ажиллах сонирхолтой хүмүүсүүд байх юм бол групптаас ингээд холбогдоод ингээд гоё энэ сургалтанд орж болно. Энэ сургалтанд би ингээд бүх зүйлүүдийн анхан шатнаас нь хүмүүсүүдэд заагаад тэгээ ингээд шат ахих тусам дараагийнхаа техникүүдийн аргуудыг зааж өгч агсын шатанд хүн орж ирэхээр ингээ өөрийгөө бүр эдгэх чадвар төвшөнд хүрэх тэр мэдлэгийг бас та нартай зааж өгөх болно. Тэгээд үнэхээр энэ сургалтанд суух хүсэлтэй энэ сургалтанд бэлэн болчихсон. Үнэхээр өөрийгөө өөрчлөх сонирхол хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа. Бүх зүйлүүд бол биднээс эхэлдэг. Хүн өөрийгөө өөрчлөөд, хүн өөрөө хүчрхэг болоод, аз жаргалтай болоод, амжилтанд хүрээд, эд баялагт хүрээд ирэхээр угаасаа яах аргагүй ингээд эргэн тойрон гэр бүлийнхэн ингээд тэгээд цаашлаад өөр ингээд шатнуудад ингээд хүмүүст нөлөөлж эхэлдэг байгаа. Тийм болохоор биднээс хамгийн чухал зүйл эхэлдэг. Тэгээд тийм болохоор хамгийн чухал зүйл бол хүн өөртөө л ихэж туслах хэрэгтэй байгаа. Онгоцоор нисэж яхад яг хүн ингээд янз бүрийн хэрэг аваарт болох юм бол ингээд энэ амьсгалын аппаратыг хамгийн эхлээд өөртөө зөөж өгөх хэрэгтэй гэж хэлдэг тийм ээ. Тэр чинь л бол ингээд үнэн шүү дээ. Хүн эхлээд бусдад туслахын тулд эхлээд өөртөө туслах хэрэгтэй. Тэгээ өөртөө тусалсан хүн, өөрийгөө олчихсан хүн, өөрийнхөө хүчийг сэрээчсэн хүн болол бусдад яаж туслахаа мэддэг байгаа даа. За тэгээд энэ бичлэг цацагдсан өдрөөс 3 хоногийн дотор энэ курст явах хүсэлтэй байгаа одоо төлбөрөө төлсөн хүмүүст би 10% хөнгөлөлтийг үзүүлэе гэж бодож байна. Яагаад гэвэл энэ 10 сар бол гайхалтай сар. Тэгээд бас миний төрсөн өдөр болдог сар болохоор би бусад хүмүүсүүдэд бас
гой бэлэг барья гэж бодож байна. Тийм болохоор энэ бичлэг цацагснаас яг 3 хоногийн дотор төлбөрөө игээд төлбөр надруу ингээд баримтаа явуулсан хүмүүсүүд бол 10% хөнгөлөлт үзүүлнэ аавна. За тэгээд яг сургалт яг хизэнээс эхлэх гэдэг мэдээллийг бол би тэгээд дараагийн бичлэгээр бол постуудаараас ингээд хуваалцаад явна. Тэгээд тийм болохоор та нар манаас миний пэйжтэй бас хамт байгаараа. Facebook дээр байдаг төгс амьдрал гэдэг пэйж байгаа. Тэрэн дээр бас би мэдээллүүдийг хуваалцах болно. За тэгээд Instagram, TikTok дээр бас мэдээллүүдээ хуваалцах болохоор бас тэднийг манаас follow хийгээрэй. Дагаж хамт байгаарай. За тэгээд төлбөрийн хувьд бол групп сургалтанд бол би 200,000 төгрөгөөр хий гэж бодож байна. Энэ бол бас боломжийн үн гэж санагдаж байгаа. Тийм болохоор энэ үнийг сонгож байна. Тэгээд ганцаарчлсан сургалт бол 600,000 төгрөг байх болно. За тэгээд энэ группт сургалтанд орж байгаа хүмүүсүүдэд би болохоор ингээ хувьчилсан яг энэ энергийг уншиж, энерги биетэй холбогдож одоо яг ямар энергийн түвшинд ямар блокадууд байгаа тэр мэдээллүүдийг бас өөр өөртөө нь тэр мэдээллүүдийг хүмүүс авчих юм бол өөр өөртөө ажиллахад маш амар болно. Тэгээд тэр блокадуудаа хаалтуудаа гаргачихсан байгаа үед бол ойлгох зүйлүүд нь маш амархан орж ирдэг байгаа. Мэдээллүүд нь орж ирдэг болохоор бас энэ сургалтанд маань бичсэн орж байгаа хүмүүсүүдтэй бас хөнгөлөлт үзүүлээд 100,000 төгрөгөөр ингээд надтай ганцаар шалсан энэ сессияг хийх боломжийг бас олгоё гэж бодож байгаа. Олгоё гэж шийдсэн. Тийм болохоор бас маш олон гоё давуу талуудтай, хөнгөлөлтүүдтэй урамшууллыг бас хүмүүсэд гоё олгосон гоё сургалтуудаа эхлүүлэе гэж бодож байна. За тэгээд бас энэ цаг мөчид бас янз хүмүүсийн байдлууд янз бүр байгаад байгаа. Тэгээд үнэхээр одоо санхүүгийн асуудалд үнэхээр боломжгүй байгаа. Одоо өсвөр насны хүүхдүүд ч юм уу, оюутнууд ч юм уу тийм ээ. За эсвэл бүр ингээд насан турш хүмүүсүүд ч гэсэн үнэхээр бүр ингээд энэ сургалтанд суумаар байгаа тий. Өөр энэ мэдлгүүдийг авмаар байгаа, өөр өөр дөр үнэхээр ажилламаар байгаа. Тэгээ цаашлаад ингээд өөрийгөө таньж мэдээд энэ нийгмийг өөрчлөх үйл явцад гар бие оролцох хүсэлтэй байгаа хүмүүсүүд 200,000 төгрөг хэрвээ тий. За эсвэл 600,000 төгрөг бас их санагдаж байгаа бол эсвэл 100,000 төгрөг одоохондоо төлөх боломжтой байгаа тий. Энэ төр байх юм бол шалтгаанаа над руу бичээд бас хүсэлтэд явуулаад тий яагаад би ингээ өөртөө чинь урамшуул хөнгөлөлтийг үзүүлэх ёстой вэ гэдэг гал шалтгаанаа бичиж явуулаад тэг үнэхээр би тэр хүний зорилгыг нь мэдрэх юм бол бас тэр хүмүүсүүдээс бас боломж олгоод ингээд курстэй хамруулах хүсэлтэй байгаа даа. Яг тэгвэл энэ зүйлийг бол бас би ганц мөнгөний төлөө хийгээгүй. За тэгээд бас үнэгүй хийж бас болохгүй. Яг л бүх зүйлүүд энергийн солилцоо байдаг. Энерги хүмүүс хөндлөх ёстой байгаа даа. Цагаа хөндлөх ёстой байгаа. Тэгээ тийм болохоор бас үнэхээр боломжгүй байгаа хэрнээсээ үнэхээр энэ сургалтанд сурмаар байгаа тий хүмүүсүүд байх юм бол бас над руу хуваар ингээд бичиж явуулаарай. Тэгээ тэр хүмүүсүүд ч гэсэн би боломжоор бас туслана. Тэр хүмүүсүүдийг хамрагдуулах арга замыг нээж өгөх болно. За тэгээд бас ганцаарчлсан сессияг ганц сессияг би бас хийдэг байгаа. Хүний яг энергийн биетэй холбогдоод одоо мэдээллүүдийг авдаг байгаа. Энэ сессия бас маш чухал, маш олон түвшинд би хийдэг. Тэгээд энэ талаархаас мэдлэгийг яг ямар түвшний сессияг би хийдгээ бас өөрийнхөө төгс амьдрал пэйж дээр бас хийчээ. Тэгээд тэрийг бас уншиж агаад яг ямар одоо түвшний ажлууд хэрэгтэй байгаа, өөр өөр төр ажиллах ажлууд хэрэгтэй байгаа гэдэг мэдээллийг бас аваад надтай бас холбогдоод энэ бас сургалт одоо сессияд бас хамрагдах боломжтой. Тэгээд миний курс бол ер нь нэг цаг үргэлжлэн 7 хоног болгон нэг удаа нэг цагаар үргэлжлэн. Тэгээд техник курс бол эхний хэмжээнд бол 1 сар болно. За тэгээд дараагийнхаа хэмжээнд орох илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол 3 сарын болгож сунгана. За тэгээд 3 сарын курсыг төгссөн хүмүүсүүд бол 6 сар одоо дараагийн 3 сар буюу те ийм 6 сар хэмжээнд ингээд энэ мэдээллийг ингээд бүрийн хэмжээнд нь авах боломжтой болж байгаа. За тэгээд яг ганцаарчлал одоо зүгээр нэг энергитэй
зүгээр бол биш. Энэ бол маш чухал сессия байгаа. Тэгээд энэ сессиянд бас хамрагдах өөрийнхөө талаар бас мэдлэг авах, бас травматайгаа ажиллах, даалт ухамсартайгаа ажиллах, за тэгээд энергийн түвшинд блокадуудаа, хаалтуудаа гаргах, цэвэрлэгээний илэршилттэй ажилладаг авах хэвээр сонирхолтой хүмүүсүүд байгаа бодлоо бас энэ сессия бол нэг цагаас 30 минутын хооронд үргэлжилдэг. За ер нь бол нэг цаг 30 минут болдог. Тэгээд би тэр сессиагаараа бол та нарт яг надад та нарын талаарх ямар мэдээлэлүүд орж ирж байгаа, ямар мэдрэмжүүд орж ирж байгаа, ямар оюун санааны түвшинд блокадууд байна, emotional түвшинд ямар блокадууд байна, за энергийн түвшинд тийм ээ, за ямар нэгэн биетүүд бас хүмүүсүүдийн энергийн биетүүд бас наалтцсан эсвэл бол ингээд манипуляц хийгээд ингээд энергиээс хороод амьдарч байдаг биетүүд бас байдаг. Тэр биетүүдийг нас би энэ сессиагаараас салгаж өгдөг байгаа. За тэгээд бас энэ дэлхийд ингээ гацчихсан ингээ цаашаа явж чадахгүй байгаа сүнснүүд энтрийг би бас гэрэл рүү нь явуулж өгдөг бас сессия хийдэг. Тэгээ тийм болохоор маш олон төвшөнд энэ сессия хийгдэж явагддаг байгаа. Тэгээ Porsche бол бас энергитэй ажилдаг бас хүмүүсүүд нь тэр хүмүүсүүд бол хаяас над дээр ирж өөрсдийнхөө энерги цэвэрлүүлэх надтай сессия хийдэг байгаа. Яг л тэдгээр хүмүүсүүд бол мэдж байгаа намайг ингээд миний интеншн бол маш цэвэр тий. Тэгээд миний энерги бас цэвэр болохоор өөрсдөд нь ямар ч хохируулахгүй гэдгийг бол мэддэг болохоос над дээр ирж сессия хийдэг байгаа. За тийм болохоор энэ боломжийг бол би өмнө Монгол хүмүүстэйгээс хийдгүү байсан. Тэгээд сүүлийн бас ингээд 7 хоногуд бас ингээд миний сүнс тохио өгөөд ингээд энэ ажлаа Монгол хүмүүстэй бас хийж эхлэе гэж байгаа болохоор энэ цаг мөчийг боломжийг бас Монгол хүмүүстэй олохыг хүсэж байгаа болохоор та нарын маань үнэхээр дотоод хүн дээд бие чинь дотоод дуу болооч ингээд надтай хамтарч ажиллахыг хүсэж байна, надаас сурахыг хүсэж байна гэдэг тохиолнуудыг өгж байгаа бол надтай холбоо бариад энэ сургалтанд суугаараа. За тэгээд сургалт бол бас ойрын хугацаанд эхэлнэ. Энэ бичлэг цацагдаа төлбөр мөнгө нь ингээд хийгдээд ингээд юу ясны дараа дахиад нэг 3-4 хоног үргэлжилж жаад олон хүмүүсийг болж хамруулах сонирхолтой байгаа болохоор бусад хүмүүсүүдтэй энэ мэдлэгийг арай хурж амж байгаа хүмүүсүүдээс цаг боломжийг өгж жаад тэгж байгаа нэг 7 хоногийн дотор бол тэр сургалт маань бол эхлэх болно. Яг тодорхой цаг хугацаа мэдээллийг бол би пэйжээрээ хуваалцах болно. Тэгээд тийм болохоор бичлэгүүдтэй маань, пэйжүүдтэй манаас хамт байгаарай. Тэгээд энэ бичлэгээ маань та нарт бас таалагдсан бол лайка дараарай, бас шеэр хийгээрэй. Энэ маш гоё сургалт болох гэж байгаа болохоор ингээд бусад хүмүүстэй энэ чухал мэдээллүүдийг хуваалцаад тэгээд маш олон хүмүүсүүд энэ талаар мэдлэгийг олж аваад өөр өөрөөр ажиллаж ээж бид нар өөрсдийнхөө дотоод хүчийг сэрээж өөрийнхөө энэ лидершиптэй орж ээж ингээд энэ дэлхийг өөрчлөх болно. Нийгмээ өөрчлөөд дараа нь ингээд өөр орн руу ороод тийм ээ ингээд дэлхийн хэмжээнд бид нар том өөрчлөлтүүдийг авчрах болно. Маш гайхалтай цаг үе ирж байгаа. Тэгээ ялангуяа энэ энерги, энэ өндөр энерги бол бидний одоо энэ өөр өөрөөр ажиллах, өөрөө өөрийгөө өөрчлөхөд бол маш их тусдим болж байгаа. Үнэхээр л өөрөө өөртөө ажиллах сонирхолтой байгаа хүмүүсүүдийг бол энэ энерги дээд бие нь бол дэмжиж энэ өөрчлөлтүүдийг маш хурдан авчрах болно. Тийм болохоор бидэрт бол маш их гоё энергийн түвшнөөс, дээд түвшнөөс урт гоё дэмжлэгүүд ирж байгаа, дэмжлэгүүд байгаа. Тэгээд энийг бас эхлүүлж байгааг болохоор би бас өөрөө бас маш их баяртай байна. Миний сүнс бас маш их баярлж байгаа. Тэгээд та нартай энэ гайхалтай сайхан өдөр маш их сайхан эерэг энерги, хүчрхэг энерги, хайрын энерги, гэрлийн энергийг та нартай явуулж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.